Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026 Завхан аймаг. Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026 багийнхан Арын сайхан хаан гайд 3 өдрийн турш амжилттай ажиллаад дараачийн зогсоол Завхан аймгийн зөв хүлгийн жолоо заллаа. Архангай аймагт ажиллах хугацаанд нийт 3789 иргэнийг урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг онцлогоонд хамруулсан байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хаан банк сан, шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026-г Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид Завхан аймгийн Улаастай хотын төв талбайгаас сурвалжлан та бүхэндээ хүргэж байна. Завхан аймгийн Улаастай хотын төв талбайд эхэлсэн цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026 нээлтийн үйл ажиллагаанд Хаан банкны жижиг дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Товууд орж, Завхан аймгийн засаг дарга Өнөр Баяр, шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн эрдэм шинжилгээ сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Батгэрэл нар оролцож, иргэдийн дунд цусны даралт ихсэлтийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо. 35 жилийнхаа ойг хугацаанд энэ 2026 онд бол нийтдээ 11 төслийн одоо 32 тэрбум төгрөгийн ийм төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За үүний нэг маань өнөөдөр бас энэ цусны даралт ихсэлтийн аян арга хэмжээ маань Арангай аймагт зохион байгуулагдаад өнөөдөр Завхан аймагт зохион байгуулагдаж байна. За энэ онд бол бид нар 4 аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн. За дараа намар 8 сард бол Дорноговь аймаг, Говь Сүмбэр аймагуудад бол энэ цусны даралтын аян маань явна. За мөн хавдрын эсрэг аян гэдэг бас бидний бас нийт ард иргэдийн маань бас хүлээдэг энэ арга хэмжээ аян маань бас байдаг эрүүл мэндийн. За энд бол бас энэ жил бас 3 аймгийг одоо хамруулахаар бас бид нар зорж ажилласан байж байна. Өнгөрсөн 2025 онд нэгдсэн үндэсний байгууллага боловсролын яамтай хамтраад алслагдсан сумд хүүхдийн сурч боловсрох энэ боломжийг бий болгохын тулд багийн баг сургууль гэдэг энэ төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн. За энэ маань амжилттай өнгөрсөн 2025 онд бол 4 баг сургууль маань амжилттай орж хүүхдүүд маань бас өөрийнхөө сургалтын танхимд сургалтандаа суусан байж байгаа. За мөн Хаан банк сангаас маань бол одоо Хаан банк сан ялангуяа 2030 он гэхэд бид нар 6 сая модыг бол тарьж ургуулахаар бас манай банк хамт олон ингээ ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар бараг 2 сая мод таригдсан байна. Жилдээ бол бид нэг сая модыг бол энэ аяныхаа хүрээнд бол тарьж ургуулахаар бас зорж ажиллаж байна. За тэгээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ эрүүл мэндийн аянууд маань улам одоо өргөжин тэлж үргэлжлэхээр байгаа гэдэгт бол дуулахад бас таатай байгаамаа. Одоо улс орны эдийн засгийг авч явахад ялангуяа одоо ард иргэд нь өөрөө эрүүл байж ийж улс орны эдийн засаг цаашаа өсөж өгж дэвжих энэ боломжууд бол өшөө улам боломжууд нэгддэг гэж харддаг. Тийм учраас Монгол одоо хүмүүс маань эрүүл байх болтугай гэж хүсье. Тэгээд бас энэ эрт илрүүлгийн үзлэг онцлогоонуудаа идэвхтэй сайн оролцдог байгаасай гэж хүсмээр байна. Тус аяныхан энэ жилийн хувьд Завхан аймагт 2 дахь удаагаан ажиллах бөгөөд 2023 онд Завхан аймагт хэрэгжихтэн давхарцсан тоогоор 5000 гаруй иргэнийг үзлэг онцлогоонд хамруулж байжээ. Хаан банк маань 3 жилийн өмнө бас Завхан аймагт цусны даралтын эсрэг аянг зохион байгуулж ирсэн. Тухайн үеийн судалгаа дата мэдээллүүдийг харж байхад бол тухайн судалгаанд хамрагдсан манай завханчуудын 40 орчим хувь нь бол өөрсдийгөө зүрх судасны өвчлөл эхэлж гин гэдгээ бол мэдэхгүй байсан. Энэ аянд хамрагдаад үзүүлээд за тэгээд өөрөөр хэлбэл тухайн иргэд өөрсдөд нь зүрх судасны өвчлийн шинж тэмдгүүд одоо бас илэрч байгаа юм байна гэдгээ бол мэдэж авсан гэдэг ийм судалгаа дата бол бас байна лээ. Улаанбаатар хотод олддоггүй нэртэй сайн эмчнэр бас орон нутагт төрөлсөж ирээд за иргэдэд маань үзлэг оншилгоо шинжилгээ өгөөд заавар зөвлөгөө өгж байгаа асуудлууд нь их чухал юм аа. Улсын 3 дугаар эмнэлгийн энэ эмчнэрийг дагалдаад манай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчнэр чадварчах, суралцах, за хамтын ажиллагаагаа өргөжүүлэх энэ боломж болцоонууд нэгж байгаад бол бас баяртай байна. Өндөрлөг уулын бүсэд оршдог баруун аймагуудын иргэдийн дунд зүрх судасны өвчлөл улсын дунджаас өндөр байдаг бөгөөд зүрх судасны өвчний нас баралтын үзүүлэлтээр Завхан аймагт тэргүүлж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна.
Захаа аймаг бол Барын бүсийн аймагт багтдаг яг одоо манай улсын 3 дугаар эмнэлэгтэй хамтран ажилладаг ийм аймаг байгаа. Тэгээд энэ аймгийн одоо тархины харуулт болон зүрхний шигдээс бусад 3 дугаар шаардлагатай байгаа хүмүүс бол байнга манад ирж үйлчлүүлдэг юм байна. Энэ хүн амын дундах төгс судасны өвчний өвчлөл бол Монгол улсын хэмжээнд байдаг төвчнөөс арай жоохон чивчүүдээг байгаа учраас бид нэр дахин ирж энэ чиглэлээр одоо яг энэ харуултаас даралт ихтэлтээс яаж сэргийлж болохын, урьдчилан сэргийлэх юм нь юу вэ, эрсдэл гэж юу байна? Тэр эрсдлүүд дотор өөрчлөж болох эрсдэл нь яг юу юм? Энийг хүн амын дунд дахиж ойлгуулах энэ талаасаа хүмүүс өөрсдөө хийх ёстой зүйл нь юу байх вэ? Тэр хэмжээгээр тодорхой хэмжээгээр зөвлөгөө өгөх. Тэгээд дараагийн одоо харуулт тулцсан байвал яах вэ гэдэг бүх талаас нь нарийн зөвлөгөө тусламж өгөхөөр ирчээд байна. За Завхан аймаг бол бас өндөр уулархаг одоо нутаг эрс тесуур амьсгалтай нутаг учраас одоо зүрхний одоо өвчлөл болон артерийн даралт ихсэлт өвчлөл манад бол өндөр байдаг. За бидний одоо хэвтэн эмчилүүлэгчдийн болон тусламж авж байгаа иргэдийн бараг 90% нь бол одоо ийм одоо зүрх судасны өвчний асуудалтай бол байдаг. Манайх зүрх судасны 3 эмчтэй 3 дугаар эмнэлэгт нь бол Люксембургийн одоо зүрхний одоо төсөл хэрэгжиж байгаа 3 эмч нь гуруулаа бол төрөлцсөн нарийн мэрэгчил эзэмшээд ирсэн. Манайх бол одоо зүрхний шигдээс бол бас их онцлогддог. Одоо эрчим тэмчилгээний тасагт хэвтэж байгаа хүний бараг одоо 60-70% нь бол зүрхний шигдээс одоо ирдэг. За манайх бол альтплаза гэдэг одоо шигдээсийн үед нөгөө нэг бүлэн хайлуулдаг эмийг бол 2 жилийн өмнө бол манай зүрх судасны эмч нар, эрчим тэмчилгээний эмч нар бол амжилттай хэрэгжүүлсэн. Хөдөө орон нутаг суманд хүртэл зүрхний шигдээсийг бид нар онцлоод очиж бол бүлэн хайлуулах эмчилгээг амжилттай одоо хийгээд бүлэнгийн хайлуулад хүнээ докторжуулаад Улаанбаатар руу бол тээвэрлэж ингэж одоо юу яасан байгаа, амь насыг аварсан байгаа. Аяны хүрээнд цусны даралт ихсэлтэд түүний эрсдэлт хүчин зүйл хүндрэлээс сэргийлхэн сэдвүүтэй багц сургалтыг улсын 3 дугаар төв эмнэлгээс амжилттай зохион байгуулж, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг болон Сум өрхийн эрүүл мэндийн төвийн 47 эмч мэрэгжилтэн хамрагдсан бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Завхан аймгийн Хаан банкны ажилтан албан хаагчдын дунд цусны даралт ихсэх өвчний эмчилгээний үндсэн зарчим болох амьдралын хэв маяг, зан үйлийн өөрчлөх талаар сонирхолтой сургалтыг зохион байгууллаа. Улсын 3 дугаар төв эмнэлгээс нийтдээ 11 эмч мэрэгжилтний бүрэлдэхүүнтэй багтаа явж байгаа. За энэ багийн одоо бүрэлдэхүүнд бол зүрх судасны эмч 4 байна. Мэдрэл тархины харуултын эмч 2 байна. За бөөр дотоод шүүрэл эмч бас байж байна. Хоол боловсруулах хэрэгтэн судлал гэдэг ийм одоо мэрэгжлийн эмч нартай явж байна. Тэгэхээр энэ төрөлцсөн мэрэгжлийн эмч нар маань орон нутагт хот орон нутаг руу явж амжихгүй байгаа санхүүгийн боломжгүй, унаа уншны боломжгүй ийм хүмүүсийг газар дээр нь үзлэг онцлогоо хийж эрүүл мэндийн асуудлыг шийдэх. За тэгээд орон нутгийн эмч нартай хамтраад орон нутгийн эмч нарын хараахан бас шийдэж сайн чадахгүй байгаа өвчтнийхэн талаар зөвлөгөө мэдээлэл хамтарч өгөх ийм үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг. Энэ үеэр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулахаас гадна өдөрлөгт ирсэн иргэдэд болон олон нийтийн газар зах худалдааны төвүүдээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэрэгжилтнүүд үзлэг оншилгоо, 10 жилийн эрсдлийн үнэлгээ хийх, эрүүл мэндээ хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмж мэдээллийг өгч ажиллалаа. Манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь болохоор 4 төрлийн асар байрлуулж ажиллаж байгаа. За энэ дээрээ болохоор эрүүл мэндийн газар болон аймаг сумдын эмч нарыгаа хамт дайчлаад бид хэд болохоор 40-с доош насны болон 40-с дээш насны хүн амд эрсдлийн үнэлгээ хийж байна. За бие бэлтрийн бүрдмэл үнэлгээ буюу танитай аппаратаар одоо бие махбодын 7 үзүүлэлтийг гаргаж эрүүл хооллол, тасгал хөдөлгөөний талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Цусны даралт ихсэх өвчин нь өөрөө одоо нэг амьдралын буруу хэм маягтай байвал бүхий л насанд тохиолдож болох юм өвчин байгаа. Дээрээс нь одоо бид бие бэлтрийн бүрдмэл үнэлгээ хийгээд тухайн хүний бие махбодод агуулгадж байгаа нийт өөхлөлт, за хэвлийн өөхлөл, дээрээс нь усны хэмжээ, за тэгээд биологийн нас гэдэг иймэрхүү үзүүлэлтийг гаргаад зөвлөгөө өгч байгаа. За жишээлх юм бол хэвлийн өөхлөлт юм уу, бид агуулгадж байгаа дотор өөхлөл их байх тусам биологийн нас өндөр гарах юм уу, тийм эрсдэлтэй байдаг. Дээрээс нь өөх тостой хоол одоо их аваад энерги их хөрөмтлүүлээд байх тусам одоо судасны ханд өөхөн тов руу ч юм уу үсээд тэрнээс болоод цусны даралт ихсэх өвчний ийм эрсдэлт хүчин зүйл болдог учраас энэ талаарх бүх зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Аяны хүрээнд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харуулт, бөөр, хоол боловсруулах эрхтний эмгэг зэрэг
Шаасны нэрмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн нарийн мэрэгжлийн эмчнэр зорилттой түлгийн иргэдэд үзлэг хийж зөвлөгөө мэдээлэл өглөө. Миний хувьд болохоор өнөөдөр зүрх судасны өвчлөлийн талаарх мэдээллийг зүрхний эмчийн нарийн мэрэгжлийн эмчийн төвшөнд эмчилгээ өвчлөгийг үзүүлээ явж байна. Ер нь бол цусны даралт хэсэг өвчин гэдэг юм Монгол улсын хүрээнд хоёр даралт хэсэг хүний нэг нь онцлогддоггүй яваад байдаг гол нь. За 5 хүн тутмын нэг нь 4 хүн тутмын нэг нь даралт хэсэг өвчнөд байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол аль гэр болгонд нэг хүн даралт хэсэг өвчин байгаад байна. Тэр хүн болгоных нь тал нь ерөөсөө мэдэхгүй байгаа юм тэрхийгээ. За мэдэхгүйгээс гадна даралт хэсэг өвчин онцлогдсон хүмүүс нь ерөөсөө амьдралын зөв юм аяга баримлахгүй, эмийн эмчилгээгээ гүйцэд хэрэглэхгүй байгаа юм. Тэгэхээр нөгөө зүрхний чигдээс тархины харуулт гэдэг ноцтой хүндрэлүүдээр нь хүндрэх эрсдэлтэй байгаад байдаг. Тэрэнд нь бид нар чиглээд та ямар дасгал хөдөлгөөн хийх ёстой юм, ямар хоолны дэглэм барилгах ёстой юм, тамхи аях ёстой, тийм үү, жингээ асах ёстой, дасгал хөдөлгөөн хийх ёстой, стресс бухимлаа сэргийлж явах ёстой гэдэг төрлийн зөвлөгөө хүргээд дараа нь нэг шаардлагатай эмийн эмчилгээ хэрэгтэй хүмүүст нь зөв эмийг зөв тунгаар, зөв аргаар уухыг зөвлөж байна. Үзлэгт хамрагдж байгаа эрэгтэй хүмүүсийн дийлэнх нь даралт тэгсэлтэй мэддэггүй явж байгаа хүмүүс их байна. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд хэвлийн тааргалалт их, тамхи таталт их, тэгээд дээр нь даралт тэгсэлт гээд зүрх судасны 3-аас дээш эрсдэлтэй болохоор ойрын нөгөө 10 жилд зүрхний шигдээсээр өвдөх, тархины харуултаар өвдөх энэ эрсдэл нь бол одоо өндөр эрсдэлтэй бол явчихж байгаа юм. Ер нь их ихтэй эрэгтэйчүүд бол ер нь даралтай яндаггүй. Ер нь бол тэн дээр хянах ойлголт байхгүй байна. За им уудаг бол тэрийг нэг тогтмол ууж хөвшихгүй байна. Тэн дээр бол ер нь хяналт их муу байна. Үзлийн явцад анзаарч байхад ер нь бол манай энэ завханчуудад маань нэгдүгээр жингийн илүүдэл маш их байт юм байна. За хоёрдугаар бид нар энэ хүмүүс маань аргагүй уулын өндөр бүсэд амьдардаг, хүчил төрөгч багтай орчинд амьдарч байгаа учраас уушигны өвчлөл бас илүү түүнээс болоод зүрх гэмтсэн зүрхний дутагдлын байдлууд бас ажиглагдаж байна гэж харж байна. Одоо хоол хүнснээс нь харахад маш их хэмжээний мах их хэрэгжилж байна. Өг тос хамаагүй хэрэгжилж байна. Тамхи их татдаг юм байна. Одоо дасгал хөдөлгөөн байхгүй, аймгийн төв дээрээ эсвэл сумын төв дээрээ нөгөө хөдлөх юм шалтгаан гарахгүй учраас зорж дасгал хөдөлгөөн хийхгүй байдлыг анзаарэгдэж байна л да. Тийм учраас даралт одоо маш залуугаас эхэлж байна. Одоо өнөөдөр бол хамгийн залуу даралт ихтэй хүн бол 27 наснаас эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр 27 наснаас эхлээл артерийн гипертензийн хүчний онш тавигдаад явчихж байна гэдэг бол аймгийнхаа хэмжээнд бас их даралт ихсэх хүчин их ажиглагдаад байна. Завхан аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл улсын дунджаас өндөрт тооцогддог бөгөөд зүрх судасны өвчний нас баралтын үзүүлэлтээр Завхан аймаг тэргүүлж байгааг мэрэгжлийн эмчнэр онцолж байсан юм. Энэ удаагийн аян нь цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, эрсдэлт бүлгийн иргэдийг нарийн мэрэгжлийн үзлэг онцлогоонд хамруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Даралт ихсэлтийг болохоор яг одоо дархур зүгээр нь яг судалгаагаар болохоор ер нь хангаа бүсгийн нутаг, баруун бүсгийн нутаг, за эсвэл хотон хүн ам төвлөрсөн буюу хотын төвлөрөлт бүст ер нь бол даралт ихсэлт их байна гэж Монгол Улсын судалгаагаар бол гарсан байгаа. За тэр тусмаа ялангуяа эрэгтэй хүмүүст голцов. За тэгээд 30-аас дээш насныханд бол бас даралт ихсэлт бас өсөх хандлагатай. Илүү залуу наснд бас орширч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань мэдээж бидний нөгөө амьдралын буруу хөвшил маань орж байгаа. Таны хувьд одоо энэ баг бүрэлдэхүүнд яг ямар чиглэлээр нь орж ажиллаж байна? Өнөөдөр энэ Завхан аймагт одоо энэ 2-3 өдрийн ажиллах явцад иргэдэд та юу зөвлөж байна? Иргэдийн хамрагдалт тэр байна. Энэ төрлийн ер нь одоо хүчлэлт гэдэг. Ер нь та өөрийнхөө үйлчлэг ажиллахын талаар мэдээллүүдээ бидэнд өргөе. Зэрэгцэх буюу тийм ээ хөдөлгөөн заслагдсан чиглэлээр харуултын дараах буюу шигдээсийн дараах даралт ихсэлт гэдэг. Энэ зүйлүүд дээр хөдөлгөөн заслын эмчилгээ яаж нөлөөлдөг юм бэ тийм ээ? Ард иргэдэд яаж нөлөөлөл маань үзүүлдэг юм бэ? Хөдөлгөөн засал хийснээрээ ямар үр дүн гарах вэ гэдэг талаар ерөнхийдөө тайлбар буюу үзлэг онцлогоо хийгээд явагдаж байна. Хөдөлгөөний дандаа буруу маяг буюу дадал зуршаас сууцсан. Тэгээ хөдөлгөөний хомсдолд орчихсон. Ерөнхийдөө тиймэрхүү зүйл маш их ажиглагдаж байна. Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026 багийнхан Завхан аймагт зүрх судас, мэдрэл, бөөр, дотоод шүүрэл, дотрийн эмчийн үзлэг онцлогоо хийж хөдөлгөөн засал эмчилгээний зөвлөгөө мэдээлэл өгч аяны хугацаанд 1448 иргэнийг хамруулжээ. Миний хувьд болохоор зэрэг бөөрийн чиглэлээр болон дотоод шүүрлийн чиглэлээр бол үзлэг хийж явж байна. За өчигдрийн үзлэгээр нийт хамрагдалт бол 100 гаруй хүн бол үзсэн. За энэ нийт үзлэгийн
ерөнхийдөө 70% хүртэл бөөршөөсний замын халдвар байна. За дээрэс нь 80 хүртэлх хувь нь бол даралт тэгсэлтэй өвчнүүд байна. За анх онцлогдож байгаа хувь нь бол нэг 5% байгаа мó да өнөөдрийн одоогийн цагийн байдлаар болохоор 5% анхны онцлогоо одоо анх онцлогдож байгаа даралт тэгсэлт бол өвчин байгаад байна. За хүн амын дунд бол ер нь Завхан аймгийг онцлоход бол давсны хэрэглээ аягүй өндөртэй юм байна. За тэгж анзааргаж байна. Хоёрдугаарт яг хөөр зэрэг таргалалт ихтэй юм байна. Тэгэхээр энэ хоёр шалтгаан өөрөө юу вэ гэхээр зэрэг даралт хэсэг үндсэн шалтгаан болоо явцдаг. За давсны хэрэглээ өндөр байна гэдэг өөрөө бас яах вэхээр бүр чулууч хөвчний эслэг бас нэмэгдүүлдэг. Тэгэхээр нийт үзүүлж байгаа хүн амын үзлэгийн ерөнхийдөө 30 орчим хувь нь бол бөөрийн чулууны улмаас бөөрийн чулуу гадагшлуулах хэмжлэгээ хийгдсэн, өөрөөр хэлбэл бутлах хэмжлэгээнүүд хийгдсэн. За тэрний нэг 5-аас 5-7% хүртэл юм уу да бөөрийн чулуунаас үүдэлтэй бүр ахуулсан ийм стасл хийгдсэн ийм тохиолдлууд бас орж ирж байна. Одоогоор бөөрөнд элсэнцэр чулуу болон жижиг хэмжээний чулуу онцлогдоод байгаа бас нэг 15 орчим хувьд нь бас байна. Өнгөрсөн 2025 онд Завхан аймгаас улсын 3 дугаар төв эмнэлгийг зорж очиж үйлчлүүлсэн иргэдийн тоо мэдээлэлээс харахад зүрхний шигдээс маш их байна. Нийтдээ 300 гаруй өвчтөн хэвтэн эмчилүүлснээс 220-30 орчим нь бол зөвхөн зүрхний шигдээсээр ирж эмчилгээ авсан ийм байх юм. Дээр нь бас амбулатороор Завхан аймгаас нэг 5000 гаруй хүн улсын 3 дугаар төв эмнэлгээс үйлчилгээ авсан. Эндээс харахад бас яа харахгүй амбулаторын ирж үйлчлүүлж байгаа өвчтөн ч гэсэн зүрх судасны өвчин, тарих судасны өвчин, зүрхний дутагдал, цусны даралт ихсэлт гэсэн яа харахгүй ийм одоо зүрх судас, тарих судасны өвчлөл өндөр байгаад байгаа. Хаан банк, шаасны нэрмжит улсын 3 дугаар төв эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа энэ аяны хүрээнд өнгөрсөн 9 жилийн хугацаанд Монгол улсын 21 аймгийг бүтэн тойрч 72 гаруй мянган иргэнийг нарийн мэрэгжлийн эмчийн үндэслэг онцлогоонд хамруулан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээр хангаад угаавлаа. Манай Монгол улсын нийт нас баралтын 80 гаруй хувийг нь халдварт бус өвчин эзэлдэг. Тэр дундаа цэцний даралт хэсэг өвчин бол хамгийн их тохиолдож байгаа юм өвчин байгаа. За дээрэс нь энэ цэцний даралт хэсэг өвчнөөс сэргийлэхийн тулд бол эрүүл амьдралын хэв маяг буюу хоолсон нэрээ, дасгал хөдөлгөөн дээрээ за тэгээд арх тамхины хэрэглээ, стресс, нойр бүгдийг нь ингээд нэг зохицуулж авах шаардлагатай. Дасгал хөдөлгөөнийг бол одоо зөв хийснээрээ тийм ээ тулгуур эрэхтэн мэдрэл, зүрх судас тэгээд булчингийн тогтолцоо гэдэг энэ бүх зүйлд ерөөсөө дасгал хөдөлгөөн маш сайнаар нь нөлөөлдөг. Тэгээд цусны хэрэгэлтэнд бас маш сайнаар нь нөлөөлж ирдэг. Тэгэхээр одоо зөв хөдөлгөөн, зөв дадал, зөв зүйлийг ерөөдөө өөр дээрээ бий болгох л хамгийн чухал хэрэг. Даралт хэсэлтэй хүмүүс ингээд огт мэдэхгүй за өөргөө явж байгаа хүмүүсээс энэ үзлэг донд маш их илэрж байна. За ялангуяа нөгөө энэ өндөр бүсийн аймаг за тэгээд давсны хэрэглээ өндөртэй энэ аймагуудаар болохоор эмэнд их төсвөртэй даралт хэсэлтүүд бас их байна. Зүгээр энгийн үзлэгээр орж ирэнгүүтэл даралт нь 200-тай ямар ч зөөргүй им уудгүйхээр хаяа уудаг гэдтэй аюултай нөхцөл байдалтай хүмүүс явж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр маань л болохоор нөгөө имээ тогтмол хэрэглэхгүй эсвэл онцлогдож байгаагүй ингээд огт тоодгүй тэний талаар мэдээлэл байхгүй хүмүүс маань дахиад нөгөө дараагийн харуулт шигдээсийн эрсдлүүд маань яг болоод байгаа гэсэн үг. Хүмүүс зөвлөхдөө эхлээд та даралт ихсээд байвал толгой өвдөд ах юм бол нэг хэдийн эмийг л анхаарч. Би өчтөр 8 цаг унтсан билүү тийм үү? Би 2 литр усаа ууж байгаа билүү? Би 30 минут дасгал хөдөлгөөн хийж байгаа билүү? Би илүүдэл жинтэй билүү? Би тамхи татаад байгаа билүү гэд. Энэ хэдийн юмнуудаас л энэ хэдэн асуултуудыг л өөрөөсөө асуугаад тийм ээ гэдэг асуулт тийм ээ гэдэг хариулт их өгödөх юм бол би энээс болоод даралт ихсээд байгаа юм байна гэдэг. Гэхдээ хүмүүс чинь миний зүрхний даралт ихсдэг, би одоо бөөрийн даралт ихсдэг гэдээ буруу ойлгоо яваад байдаг. Амьдралын маяг зөв байх юм бол даралт ихсэхгүй байх боломжтой. Идэвхтэй хөдөлгөөнүүдийг бас аяг зөвлөж байгаа, хоолны дэглэмүүдийг маш сайн зөвлөж байгаа. Яагаад гэвэл манайх хөдөлгөөн засалтай энэ дээрээс нь хоолны нийгмийн эрүүл мэнд бас давхар явж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн төв талбай дээр ажиллаж байгаа. Энэ дээр бас идэвхтэй хөдөлгөөн болон хоолны зөвлөгөөнүүд бас өгж байгаа. Тэгэхээр зэрэг цаашдаа орон нутаг өөрөө бас энэ тал дээр энэ ажлуудыг төсөл болгож бас хэрэгжүүлэх ажил шаардлагатай юм болов уу гэсэн юм бодолтой байна. Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг орон нутагт явуулахад орон нутгийн удирдлагын дэмжлэг маш их чухал байдаг.
байдаг. Энэ хүмүүсийн дэмжлэггүйгээр одоо энэ 3 өдрийн үйл ажиллагааг зохион байгуулахад бас төвөгтэй. Тийм учраас нутгийн удирдлагаас дэмжлэг хүсээ. За нутгийн удирдлагуудад бид нар ямар зөвлөмж өгч байгаа гэхээр аяныг хэрэгжүүлээд дуусны дараа өвчлөлийн талаарх тайлан мэдээг удирдлагуудад албан бичгээр тайлангаа хамтарч хөргүүлж байгаа. Тэгэхээр нутгийн орон нутгийн удирдлагууд бол энэ одоо өвчлөлийн мэдээ тайлан дээр нэмээд одоо өөрсдийнхөө иргэдийн эрүүл мэндийн бодлого боловсруулахад бас ашиглах ийм боломж бүрдэж байгаа. За дээр нь бол энэ цэцний даралт ихсэлтийн эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн тоо мэдээллийг бол Завхан аймгийн эрт илрүүлгийн тоо мэдээнд оруулж байгаа. За амбулатороор үздсэн одоо төрөлцсөн мэргэжлийн эмч нарын үйлчлэгийг бас нэгдсэн эмнэлэг бүртгэж гүйцэтгэлийн санхүүжилт авах ийм боломж бас байгаа. Тэгэхээр бид нар бас энэ яг нутгийн удирдлагуудын одоо энэ дэмжлэгтэйгээр энийг бас амжилттай хэрэгжүүлнэ гэдэг бол маш их чухал. Харин өнөө жилийн хувьд цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026 Арханга Завхан аймагт өнгөрсөн сарын 18-наас 23-ны өдрүүдэд амжилттай хэрэгжиж нийт 7379 иргэнд нийгмийн эрүүл мэндийн болон төрөлцсөн мэрэгжлийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллалаа. Үүнд төрөлцсөн мэрэгжлийн эмчийн үзлэг оншилгоог 2480 иргэнд, эрт илрүүлэх эрсдлийн үнэлгээ, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээллийг 4899 иргэнд, цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх сэдвт сургалтанд 127 эмч эмнэлгийн мэрэгжилтнийг хамрууллаа. За дээр нь бол одоо энэ цэцний даралт ихсэлтийн эсрэг аян хэрэгжиж эхэлснээс хойш бүрэн одоо санхүүгийн дэмжлэг үзүүлж явж байгаа нутгийн одоо орон нутгийн хаан банк, за энэ үйл ажиллагааг хариуцаж байгаа хаан банк сангийн одоо хүмүүс маань бас маш их дэмжлэг зохион байгуулалт бүхий л үйл ажиллагааг гартан хийж явдаг. Тэгэхээр эмч нарыг үзлэг онцлогоогоо саадгүй хийхэд бол энэ бүх талын оролцоо дэмжлэг салбар хоорондын уялдаа холбоо маш их чухал. Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны үеэр хаан банкны хамт олон банк санхүүгийн салбарыг түүчээлж, улс орныхоо эдийн засгийг манлайлсан 35 жилийн амжилтыг хамтдаа бүтээлчсэн хаан банкны харилцагчид дан зориулан Green Stage талархлын үйл ажиллагааг Завхан аймгийн талбайд зохион байгуулсан юм. Яг одоо бид бүхэн Завхан аймгийн Улаастай хотын нутгийн удирдлагын ордны урд төв талбайд хаан банкны 35 жилийн ойд зориулсан Green Stage талархлын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жил хаан банкны маань төвд 35 жилийн ой болж байгаа. Энэхүү хүрээндээ бид бүхэн 6 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төв цэнгэлдэх хүрээлэнд харилцагч нартай зориулаад Green Stage арга хэмжээг зохион байгуулж 30 мянган гаруй харилцагчийг төв цэнгэлдэх хүрээлэнд цуглуулсан. Това арга хэмжээнд зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй бид бүхэн 21 аймагт байгаа нийт хаан банкны харилцагч нартай зориулаад 6 дугаар сарын турш энэхүү Green Stage арга хэмжээг аймаг бүрт зохион байгуулж байгаа. 2 хоногийн өмнө бид бүхэн Арханга аймагт энэхүү Green Stage зохион байгуулсан. Өнөөдөр энэхүү Улаастай хотод арга хэмжээгээ зохион байгуулж байна. Энэхүү оройны арга хэмжээнээс өмнө мөн өглөө нь цусны даралт ихсэлтийн эсрэг аян маань яг энэ талбай дээр нээлтэн болсон байгаа. Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026-гийн 2 дугаар ээлж ирэх 9 дугаар сараас Дорногов аймгийн Замын үүд сум болон Говь Сүмбэр аймагт хэрэгжинэ. Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Хаан банк сан Монголын үндэсний олон нийтийн радио телевиз шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлэг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026-г Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид та бүхэндээ Завхан аймгийн Улаастай хотоос сурвалжлан хүргэлээ.